За сайн байцгаана уу та бүхний амар амгалан гэрье. Сайн байцгаана уу? За өнөөдөр цэна бит хоёр айдсын тухай ярихаар шийдлээ. Яагаад тэгэхээр айдас бол хүүхдүүд ч байна, том хүмүүс ч гэсэн байна. Одоо бид нар ингээд хүмүүстэй ажиллаа явж байхад бол ер нь айдасгүй ховрол байд юм байна. За тэгээд бас бид нар ингээд өөрөө өөрсдөө ажиллаа явж байхад бас зөндөө айдастай таарч исэн баггүй анх. Одоо тэр тухайгаа би эхлээд ярих гэж бодож байна. Тий. Тэгэхээр би нэг их сонио айцтай байсан. Нохооны айцтай байсан байхгүй юу? Тэрийг яаж мэдсэн гэхээр тэр ажиллаад үзээд тахаар их сонио юм бэлээ. Нөгөө ээж маань намайг жоохон байхад нэг удаа нохоонд хазуулсан байхгүй юу? Тэгэл нөгөө айгүй амар цүнх мөнхөн амар болцсон ирэхгүй юу? Тэгэл би чинь жоохон хүүхд хараад гайхаж шүү дээ. Энд юу болсон юм болоо гэж. Тэгсэн чинь галзуу нохоонд ээж хазуулсан байсан байхгүй юу? Тэгэл имлэг болоод бөө юм болоод тэгэхэд би бодож ирсэн. За энэ нохоо гэдэг чинь амар амтан байдаг юм байна. Ингээ хүнийг хазаад ураад баргал одоо юу ч гэж бодсон те. Маш хайц сурсан байгаа байхгүй надад. Тэгээ байжгаад нохооны айцтайгаа нэг сайн мэдэхгүй явж байгаад энэ Европт ирээд саяхан мэдсэн шүү дээ. Айгу сонио. Энэ Европ хүмүүс ч нөгөө айгу их нохоогоо салхилуулдаг байхгүй юу? Тэгсэн чинь л ерөөсө нохоор нь төхөөд ирэхээр би айгаад болдгоо. Тэгээ энэ ч одоо яахаар би айгаад идэм болоо гэд ингээд хэсэг өөр дээрээ бас ментор энтер аваад ажиллаж үзсэн л дээ. Тэгсэн чинь үнэхээр айдас байсан. Тэгээ ёстой жинхэнэ тэр нохооны айдастайгаа тулж ажиллаад тэр нохооны айдсыг би тавьж явуулсан шүү дээ. Тэгээ та ингэж ярьсан да ингээ нөгөө нохооноос айх үедээ болохоор баг өдөр болго айгүй олон нохоотой тааралддаг байсан. Харин айцсаас алсан ч ярээс нохоонч тааралдах болсон гэд. Тийм, хүн чинь нөгөө нэг яг юун дээр төвлөрч जैन тэр нь томордог юм байна л та. Тэгэл яг ингээд нөгөө нохооноос айдаг айдсаа яг мэдээд ирсэн чинь л ерөөсөө ингээл зугаалал явж ил чинь зөндөө олон нохоо таллаас гарч ирээл тэгэл бүр аюух айгаал цэрвэл тэгэд идвэсэн. Тэгээд сүүлдээ нөгөө айдсаа арилгацсны дараа нохоо аюу цөөхөн таарлаж байгаа байхгүй. Тэгээд таарлсан ч би айхаа болцсон байсан. Тэгэхээр айдас гэдэг чинь ерөөсөө хий юм байдаг байхгүй юу? Хүний тархинд суусан хий зүйл гэдгийг бол мэдэж авсан. За тэгээд ер нь айдсыг бол хоёр янзаар үздэг байхгүй юу? Яадгүй гэхээр хүмүүс айдсаа нуудаг тий нэг хэсэг нь нууж штэ. Зарим хэсэг нь цацдаг тийм хоёр янз байдаг байхгүй юу? Айдсаа цацаад идэх хүмүүс байна. Зарим нь айдсаа таг нуучдаг. Тийм ээ, ийм хоёр янзаар байдаг. Тэгэхээр ер нь айдсаас одоо яаж салах юм бэ гэхээр нэг л арга байдیں۔ Тэр нь ерөөсөө нүүр тулах л байдیں۔ Айдстайгаа яг нүүр тулна. Тэгжээж тэр айдсаас сална шүү дээ. Түүнээс ерөөсөө тэрнээсээ ингээд салахгүй зүгээр байгаад ах юм бол хизээч чамаас гарч явахгүй байхгүй юу? Тэгээ айдсаас салахын тулд яг анхагдагч тэр ивент те болсон явдал дээр заавалж ажиллах ёстой те. Тэгэхээр юу ядгийг айдсаас салахын тулд эхлээд нөгөө яг юунаас айгаад байгаагаа яг гаргаж ирдэг байхгүй юу? Тэ миний айдас юу юм? Тэрийгэ гаргаж ирнэ. Тэгээд яг энэ одоо юунаас болж би ийм айдас авсан бэ гэдгээ бас тодорхойлно шүү дээ. Тийм ээ? Тэг юунаас айгаад байна? Юунаас ийм айдастай болсон? За тэгээд өшөө. Яах вэ? Илрүүлэх нь шүү дээ айдсуудаа тий. Хүнд чинь ганцхан айдас байхгүй шүү. Төрөл бүрэл айдас байна. Тэр бүгдийг илрүүлээд засаа явуулах юм бол айдас нь багасаал энэ гэсэн үг тийм ээ? Тийм. Өөр нэг юм асуухсан энэ тав дээр. За одоо чи нохооны айдас гэхлээр мэдээж хүн бол би нохооноос айдаг гэж мэдчихэж байгаа. Гэтэл зарим хүмүүс юунаас айж байгааг нь мэддэхгүй ингээл би энэ ингээл бадаараа ямар нэг юмнаас тийм наадах чинь бол биш дээ юм байдгийг. Тэгвэл хүнд биш дээ айдас ирлээ. Тэр айдас нь ингээд цаашаа ингээд үргэлжлээд байхаар байна шүү дээ тий. Сэтгэл зовнил болдог байхгүй юу? Тийм ээ?
Тэгээ сэтгэл зовнил маань хүндрэхээрээ сэтгэлийн төгшүүр болдог байхгүй юу? Төгшүүр яг үнэ төгшүүр. Төгшүүр нь цаашаа үргэлжлэх юм бол нөгөө сэтгэл гутрал тийм ээ цаашаа ингээд нөгөө хүчин нэмэгдээ явчихж байгаа байхгүй юу? Жишээлбэл юу яагаад нь штэ тийм ээ яг юунаас хайгаад байгаа мэдэхгүй нэг л айцтай сэтгэл тавгүй байгаад байгаа үстэй заримдаа. Чи тэрийг хэлэх гээд байгаа шүү тийм ээ. Одоо нэг хүмүүсэд ярианаас сонсож байхад одоо жишээлбэл метрон дотор орж чадахгүй орхоороо ингээл бачуураад гэл нэг ярьдаг да хүмүүс галтаарган да хөл дээр орж чадахгүй лифтэнд орж чадахгүй ингээд. Тийм тэр чинь нөгөө тодорхой хэмжээний жижиг орон зайд орохороо айдаг тийм айдас байдаг байхгүй юу? Тий тэрийг бол бас л яг нүүр тулна. Нүүр тулж тэрийг өөрчлөнө. Айдсыг штэ айдсын эсрэг бол зориг байдаг байхгүй юу? Зоригийг сөргүүлж тавих нь штэ тийм ээ. Тэгээд тэрийг өөрчлөнө айдсаа. Өөрчлөөд тэрэндээ бас нэр өгч болно айдсандаа тийм ээ. За. Ямар ч нэр өгч болно штэ. Айдс гэдгээ л одоо өөрчилчихнэ штэ. Тийм. Тэгэл одоо юу гэдгийг өөрөө хүчгээд өгч болно штэ тийм ээ. Миний хүч. За жишээлбэл ингээ одоо онгоцон суугаад явахаар айгаад идэх хүмүүс байдаг штэ. Тэр чинь онгоц чинь бас нэг тодорхой хэмжээний жижигхэн орон зай штэ тийм ээ. Тэгээд одоо өндрийн айцтай ч юм уу ямар ч байсан онгоцсон суух айцтай хүмүүс байдгийг. Тэр хүн яах вэ гэхээр за ерөөсөө энэ миний энэ онгоцсон суух айц маань айцсандаа би нэр өгчээ те. Одоо юу гэдэг миний хүч гэд нэг нэр өгчээ. Тэгвэл би хүчээ үзье тийм үү? Энэ айцаас салахын тулд нүүр тулна гэдэг чинь айхгүй онгоцсондоо суухыг л хэлж байгаа шүү дээ. Тийм үстэй. Онгоцсондоо суулаа. Орсон оноо би хүчтэй. Энэ айц тий миний хүчил энэ айцын хажууд бол том хүч гэдэг юм уу тий? Нөгөө зоргоо томруулж ирхнэ шүү дээ. Айцаа томруулахгүй. Зөв. Мичлэн ингээд нөгөө өөртөө зориг өгөөд ингээд нүүр тулаад байгаа үед бол ямар нэгэн хэмжээгээр нөгөө айц чинь жижигэрдэг байхгүй юу? Жишээлх юм бол одоо эцэг эхчүүдэд тийм ээ ялангуяа их хүнд маш их айц байдаг. Юу айц байх вэ гэхээр нөгөө үр хүүхэд дээрээ төвлөрсөн айц байдаг байхгүй юу? За нөгөө мөн хүүмэн ингэчлээ, тэгчлээ, охин маань ингээд ороотлоо. Одоо яана тий? Харанхуй болчлоо. Одоо ганцаараа ирж байгаа гудамжинд ямар хүнтэй таарах бол гээл нөгөө айцаа томруулаад тий ургуулж бодоод цааш нь хөгжүүлээл. Тэгээд ингээд айцсан байжсэн чинь нөгөө сэтгэлэн зовноод эхлэн штэ. Сэтгэлэн зовноо байжсэн сүүлдээ төгшүүр болоод нөгөө хүүхэд нь бүр ирдгүү. Шөнийн 12 боллоо тийм ээ. Одоо яадаг ч юм. Өвлийн хүүтэн ч юм уу тий тас харахгүй болсон нөгөө охин нь ирдгүү. Ингээд төгшөж эхлэн үсттэй. Ямар ч их хүн тий уц руу залглаа уцаа авдгүү. Ингээд нөх айц мэл томроод байгаа штэ. Тийм үсттэй. Тэгэхээр чи яах вэ? Улам л хэцүү болоод байна штэ. Нөгөө хүн чи өөрөө л айлгаад байгаа асуудал байхгүй юу? Гэтэл яасан? Маргааш нөгөө охинтойгоо уулзсан чи яасан? Нөгөө охин тий юу ээжи айж майжгаа байхгүй нөр чи найзтайгаа нийлээ нарийн явцсан байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгээ чи яагаад над хэлээ өгөхөр юу гэхүү тэр хүүхд ээж миний утсан. Нэг цэник дууссан. Эсвэл юу гэхүү? Би танд хэлвэл та зөвшөөрөхгүй байсан. Одоо нэг л хэлж штэ. Ялангуяа хүүхдүүд нэг тэгдэг штэ тий. Ямар нэгэн юм хэлнэ. Тэгэхээр энэ айдас гэдэг чи ерөөсөө өөрийгөө хиймнаас л айлгаад байгаа байхгүй юу? Тийм ээ. Хоосон юмнаас. Хоосон юмнаас айлгаад байгаа юм. Жишээлбэл одоо ямар айдас байдгүй гэхээр үхлийн айдас байна, тийм ээ? Ядуурлын айдас байна. Ганцаардлын баяжсны дараа юмаа алдчихгүй гэсэн айдас байна. Тийм ээ? Эхнэрээ алдчихгүй, нөхрөө алдчихгүй гэсэн айдас байна. За тэгээ ажилгүй болчвол яаж амьдрнаа гэсэн айдас байна тий. Тэгээ айдсыг англиад бол маш олон янз байгаа байхгүй юу? Тий. Тэгэхээр ерөөсөө айдсаа багасхыг гэх юм бол өөртөө л ажиллана гэсэн үг байхгүй юу? Тийм ээ? Тий. Жишээлбэл одоо ингээд хүүхдийнхээ араас
хүн санаа зовно гэдэг чинь тийм ээ, их хүн яаж ийн гэсэн үг үү? Хүүхд рүүгээ муу энерги явуулж ийн гэсэн үг байхгүй юу? Анти яг үнэ. Тий. Тэр айдас, тэр зовнил чи ерөөсөө хүүхдэд чинь тус болохгүй, харин хүүхд рүү муу энерги явж байгаа байхгүй юу? Тэхийн оронд яах юм? Айхын оронд яасан дээр үү? Залбирах. Залбирч болж гэн, өрөөж болж гэн тийм ээ. Тайн сайхан юм бодож, хүүхдтэй бас итгэж, тий, найдаж болно шүү дээ. Тийм үстэй. Тий. Жишээлбэл одоо зарим хүүхнүүд чи айгүй нөхрөө алдчих гэж айдаг шүү дээ, тий. Тий. Тэгвэл нөхрөө алдчих гэж айж байгаа бол нөхөртөө нэгдүгürt итгэнэ. Хоёрдугаарт нөхөртөө сайн хандалтаа. Тийм үстэй. Тий, өөрөө сайхан хандвал нөхөр нь өөрийнхөө хандлагыг сайжруулалтаа, тийм ээ, хайр халамжаа нэмэлтээ. Тий. Хайр халамжаа нэмээд байвал юу хаяад үрчихгүй өстэй тэр хүн чинь, тий. Тэгээ хүмүүс ихчлээ одоо нөгөө хань ижлээ хайрлахгүй мөртлөө явчихвээ гэж айгаад идэг, тий. Өөрөө нөгөө хайрлахгүй болохоор нөгөө нь хайр өгдөг байхгүй эргээгээд. Тэгэхээр айгаад эхэлдэг байхгүй юу? За энэ ерөөсөө ингэж надаас хүндэрээд байна. Энэ манай нөхөр тий. Зарим нөгөө хартаа эрэхтэй хүмүүс чинь эхнэрээ тэгдэг штэ. Чи нэг л сонирн байна. Тий. Ороотж ирээд байна тий. Яагаад вэ нэгээд байна. Одоо нөгөө хардалт гэдэг чинь бас нэг айдас байхгүй юу тий. Хажуудхаа алдчихгүй гэсэн айдас штэ. Тий. Тэгэхээр айдас одоо миний энэ айдас хэдийнээс эхэлсэн бэ гэж бас тэр айдас тэрэн дээр дүн шинжилгээ хийж болно, тийм ээ. Тэгэхээр хүүхэд байхад одоо маш их юмнаас айдаг тий. Нөгөө хүүхдийн чинь хүмүүс их айлгадаг тий. Тий. Эсвэл тийм айдастай орчинд өссөн хүн болвол тэр айдас нь бол том болоход бас салахгүй штэ. Байж л байна. Нөгөө далд хумсрт нь байж л байна гэсэн үг. Тэгэхээр жишээлбэл одоо чамд нэг одоо ямар айл нэг насандаа чим хамаагүй нэг айсан тохиолдол байна уу? Юунаас чим тийм ээ? Хамаагүй айж болно шүү дээ хүн. Тийм тохиолдол чи ярьдаа юунаас айсан байж болох уу? Тийм ээ? Би багаасаа ер нь бие даасан энэ зоригтой хөвгт байсан. Тэгээ харин тэр болохоор нөгөө манай ментор хэлсэн шүү дээ. Их зоригийн цаана айдас байдаг гэл. Тэгээ би тэр бас нохооны аллерги авсан чинь. Яг хүүхэд болохоор айж байгаа мөртлөө наана их зориг гаргаж би бараг нохоо дайраад. Тэгэхээр над руу дайрвал би өөрийгөө хамгаална гэж боддог байсан чинь яг цаанаа болохоор яг би энэ болохоор айдсыг аваад тэгээд нөгөө нохооноос өөрийг нь холдуулах гэж дараа нь ингээд би 30 гараад нохооны аллергитэй болсноо мэдсэн. Тэгээд олон жил одоо 10 хэдэн жил нохооны аллергитэй амьдралаа шүү дээ. Тэгэхээр одоо хүүхэд наснд бас чамд нэг хайрлагдахгүй байх вэ гэсэн айдас байсан гэсэн үг үү те? Нөгөө олон жоохон дүүнертэй юм чинь нөгөө дүүнэрийг чинь халамжлахаас аргагүй шүү дээ аав ээж чинь тийм ээ? Тэгэхээр чи нөгөө хүүхэд намайг хайрлахаа болчихгүй гэсэн айдас үүсдэг байхгүй юу? Харин би тэгээд нөгөө өөрийгөө би зоригтой бие даацсан гэж өөрийгөө ингэсээр хагаад харин тэр айдас цаана нь бол айдас хүсэл байсныг мэдхгүй ингээд үссэн байлээ шүү дээ. Тэгэл нөгөө томчуудыг эднэр л муу гэд нөгөө юу гэдэг үлээ. Бурууг хүн дээр тогтдог нэг тийм эготой өссөн хүн байна. Тэгэхээр яг юу яадаг л та. Эхний хүүхэд гараад эхний хүүхдээ мэдээж аюул сүртэй хайрладаг ш таав ээж те. Тэгжэл хоёр дахь нь гараад ирэхээр нөгөө эхний хийгээ орчоод хоёр дахьт нь анхаарал. Тэгэхээр нөгөө эхний хүүхэд чинь айд сургаж эхэлдэг байхгүй юу? Ингээл одоо намайг ингээ хайрлахаа зогсоочж байгаа юм байна те. Би энэ дүүгийн хажууд бол одоо ерөөсөө ингээд юу ч биш. Том болцсон болохоро ингээд намайг хайрлахгүй болчихж байгаа юм байна. Тэгэхээр одоо би бие даахаас аргагүй юм байна гэд те. Тэгэл хамаг юм дээр бие даах гал ингээд явцдаг байхгүй юу? Тэр чин тэр айдсаас үүссэн өөрөө өөрийгөө авч явах гэдэг нь штэ. Яа тийм ээ. Тий.
Тэгэл манай дараагийн дүү 10 жил дүүгүй өссөн. Өөрөө бараг дүү нэгчээч дүү гаргуулсан байхгүй юу? Тэгээ дүү гаргасан ч өөрийнх нь нөгөө хүсэл мөрөөдөл нь биелэгдсэн гэдэг айгүй дуртай байсан. За одоо тэгээд өргөжлүүлээд ярих юм бол шүү дээ тий. Айдсан дээр бол жишээлбэл нэг айдас вэ гэж үзье тий. Тэрэн дээр яаж хувь хүн ажиллах уу гэдгийг ярих гэдэг байхгүй юу? За жишээлбэл юу яа том амьтны айдас байдаг зарим хүмүүс тий. Том амьтан гэдэг нь одоо баавгай ч юм уу тий. Адуу малнаас айдаг, үхрнээс айдаг тий. Жишээлбэл яагаад адуунаас айдаг болсон бэ гэхээр өшөглөн гэж айж агаад баг бахта тий. Адуу бол ингээд өшгөлдөг гэсэн айдас нь адуунаас айх айдас. Үхрнээс айдаг гэдэг нь нөгөө үхэр хоёр эврээрээ мөргөн гэж айдаг тий. Тэгээд нөгөө хүүхд тахтай айдсан болохоор тэр айдас нь үлдчихдэг байхгүй. Тэгэнгүүт насан туршсан хойноо ч гэсэн тий тэр одоо гэрийн тижээмэл амьтдаас жоохон дүрлэх юм уу тий морь уныч гэдэг үү морь унахасаа ч айдаг. Тийм айдастай бай гэж бодъё. Тэгэх юм бол тэргээ задлал эхлэв шүү дээ тий. Нөгөө айдсаа задлах байхгүй юу? Би яагаад морьноос айгаад байгаа юм тий? Морь чинь яах ч хүчтэй чамаг чи айхын хэрэггүй байхгүй юу? Тий? Чи морийг өшгөлнө гэж чинь заавал морины ард зогсохгүй үстэй. Тийм ээ? Тэр бяцхан айдсуудаа задлаад ой талаас нь ойлгуулад тий зөөр ойлгуулад өгчих юм бол тэр айгаад байсан айдас чинь сарниал явчихна гэсэн үг байхгүй юу? Тийм жишээлбэл түрүү ярьсан шүү дээ үхлийн айдас гэж юм тий. Ихэвчлэн нөгөө нэг одоо миний үйлчлүүлэгчнэр одоо зарим нэг настай хүмүүс нь бол үхлийн айдастай байдаг. Тийм ээ тэгэнгүүт би бол тайлбарлаж өгдөг байхгүй юу? Та бол ингээд бүх насаараа сайхан ингээд хийх юмнуудаа хийгээд буцахын алдад та айх юм бол ямар шаардлагагүй. Та өхгүй штэ. Та бол мөнх байхгүй юу? Тэ? Таны сүнс мөнх штэ гэхээр хүний үхлийн айдас зохимжээр алга болдог байхгүй юу? Тэ? Та бол ер нь өөрийгөө одоо хэд насламаар байна те? Тэр юугаа хүсэж байгаа тэр насаа та өөртөө хүсээд өрөөгөөд явжээ. Тийм ээ. Тэгээд явж итэл нэг өдөр таны хийх ёстой юм дууссан бол та угаасаа тэгээд ахан бие чинь дуусч байгаа боловч сүнсэн бие чинь бол үргэлжлээд амьдраа явчих юм чинь те. Үхлээс бол айхаа хэрэггүй байхгүй юу? Үхэл гэдэг чинь бол ерөөсөө нөгөө хувцас сольж өмсөж байгаатай л ялгаагүй юм байхгүй юу? Тэ? Гоё хэлжээ. Тий, тэгээд ойлгочих юм бол хүн үхлээс айхгүй штэ. Тэг ялангуяа нөгөө хийх юмаа хийцэн хүмүүст бол харамсал багхгүй штэ. Ялангуяа нөгөө залуу наасан дээр одоо нөгөө хүнд өвчин туссан хүмүүс нөгөө ардаа жоох хүүхд үлдээхэд бол айгүй санаа зовж те орчлонгоос буцдаг. Тий. Яг хоо залуу хүний хувьд бол нөгөө үлдчихэж байгаа хүмүүстэй санаа зовж байгаа юм л да тийм ээ. Тэрнээс юу айдас тий. Гэхдээ яг ингээд үхлийг задлаад үзэх юм бол шүү дээ тий. Ямар ч насны хүний одоо нас баралтаас бол айхаа хэрэггүй юм бэлээ шүү дээ. Яагаад тэгэхээр хүн чинь нөгөө хороод энэ дэлхий дээр мэдлэхтэй амьдрал гэж юу гэдгийг өөрийнхөө сүнсийг л хөгжүүлэх гэж ирдэг байхгүй юу? Тэгээ хийх система хийгээд дууссан хүмүүс нь буцах хэрэгтэй болт юм байна л да. Одоо нөгөө сурах системаас сурцсан хүмүүс нь тэгээ буцсан штэ. Дараачийнхаа шат руу тийм ээ сүнснийхаа дараачийнхаа одоо төрөл рүү юм уу шилжихийн тулд чинь үхэл авч байгаа штэ. Тэгэхээр тэрийг тэгж хүн дээр хүлээж авах хэрэггүй юм байлээ. Тэрийг ойлгочих юм бол ерөөсөө тэгж үхлээ сайх те нас барсан хүний араас тэгж шаналлах, зовох тэрнээс одоо айх тэр бүгд бол ерөөсөө маш жижигхэн хайрцагын дотор байгаа учраас тэр бүгдийг өөртөө зовлон болгоод суулгачдаг байхгүй юу? Хэдэн наснда ч юм те хийх система хийгээд дууссан бол одоо буцчихдаг бааш зарим хүмүүс чинь. Эсвэл зарим хүн бол хийх система дуусаагүй мөртлөө өөрийн махан биеэ хайрлаагүй те
махан бие хайрлаагүй өөрийнхөө одоо нөгөө амин энерги ингээд төрүүлж замбраагүй хэрэгснээс эрчим энерги нь дуусчаар одоо энэ амьдрал нь дуусчихж байгаа шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр чин одоо тэгээд махан бие дуусчих юм бол тэр хүн чинь буцхаас өөр ямар ч аргагүй шүү дээ. Тэгэхээр тухайн үний л одоо хариуцлагын асуудал байна шүү дээ, тийм ээ? Махан биеэ сайхан арчлаад тордоод, тийм ээ? Хайрлаад аваад явах юм бол одоо тэр чинь өчнө олон жил амьдрах боломж байна шүү дээ. Тэг чин зарим хүмүүс бол махан биеэ хайрлахгүй шүү дээ. Ерөөсөө өөрийгөө ч баг хинбэ гэдгийг мэдэхгүй яваад байгаа байхгүй зарим хүмүүс. Тийм ээ? Яаж яа нэхэр ерөөсөө мөнгөний араас тийм үү? Эсвэл үр хүүхдийнхаа төлөө ерөөсөө өөрийнхөө махан биеийг хайрлахгүй мөнгө гэл яваад нь штэ. Тэгээ зарим нь бол одоо ингээд зарим нэг юм донтцсон. Тийм ээ? Тэр донтолтоосоо болоод энэ махан бие чинь маш их хэмжээгээр дороод нь штэ. Донтсон хүн чинь хордуулж байгаа юм чинь тийм ээ? Энэ бүх байдлаас болж нөгөө хүн маань одоо өхөл гэдэгтээ орчилж байгаа штэ. Тэгэхээр өхөл бол одоо янз бүрийн маягаар л ирж штэ тийм ээ. Тэгэхээр тэр уулган дээр бол айц аваад ингээд өөртөө зовлон үүсгэх хэрэггүй юм байна гэдгийг бол одоо ойлгож мэдэрсэн хүнд бол тэр тийм их айц төрүүлээд байх зүйл биш. Харин одоо тэр хүн маань энэ насныхаа амьдралыг дууссан бол тэр хүнийгээ сайхан өрөөх нь штэ тийм ээ. Та мань одоо ингээд энэ амьдралдаа сайхан өчнөө юм хийж бүтээлээ дараагийн төрөлдөө өшөө сайхан төрлийг аваараач гэдэг юм уу те өрөөгөөл ингээл амьдралаа үргэлжлүүлэх ёстой байхгүй юу? Тийм. Тэгэхээр тийм. Ерөнхийдөө айдас гэдэг бол нөгөө нэг хамгаалах систем байхгүй юу? Өөрөө өөргөө л ямар нэг юмнаас хамгаалах гэдэг нь штэ. Тийм ээ? Тэгтэл нөгөө айдас нь бариад авах юм байхгүй хоосон хий юмнаас хүн дандаа айж явдаг байхгүй юу? Тэр чинь айдсыг их л хадгалаад те байлгаал ингээл байх юм бол өөрт бол маш их хүнд дарамт байгаа штэ тийм ээ? Тий айцаа даван туулахгүй бол та ингээд амьдралын бүтэн сайн сайхан мэдрэмжүүдийг туршлагуудыг ингээд одоо цуглуулж чадахгүй тийм ээ? Тий. Ер айдсын муу тал нь бол таныг маш хүлдэг байхгүй юу? Айдас бол таныг хүлээд тийм ээ? Ялангуяа сүнсийг маш хүлдэг. Айдас чинь тий. Одоо нөгөө хүүхд насны сэтгэлийн шархан дээр байгаа айдсуудыг ингээд 50 явуулчихаар сүнс чинь ингээд 50-раа тийм ээ? Чөлөөтэй болоод эрх чөлөөтэй болоод айдсгүй болоод ирэхээр тэр хүн чинь хүчээ аваад тийм ээ? Одоо ёстой би нэрээ юуг бол юу ч хийж чадах юм байна гэдэг итгэлээ авдаг байхгүй юу? Тий. Айдас чи эсрэг одоо тал нь итгэл байна шүү дээ тийм ээ? Итгэл найдвар сэргэж ирдэг гэсэн үг. Сэргээд ирнэ шүү дээ. Тий. Би ч одоо ийм айдсаар ингээд өөрийгөө хүлээд ийсэн юм байна. Тийм ээ? Тэгвэл одоо би энэ айцаа 50 явуулчих юм бол тийм ээ? Би айхгүй байгаа юм чи яах вэ? Би тэр хийх гэж байгаа юм руугаа чөлөөтэй орно гэсэн үг шүү дээ. Жишээлбэл одоо ингэж байгаа юм. Айцаа нуудаг гэж хэлсэн те түрүү. Тэр нь яадгүй гэхээр ерөөсөө айцтайгаа нүүр тулахаасаа айгаад бүр дотч нь хийгээд дарчдаг байхгүй юу? Нуугаад гаргаж ирэхгүй. Тий. Гэхдээ тэр нь ямар үед гарч ирэх вэ гэхээр нөгөө айдас нь байн гарч ирнэ штэ мэдээж хичнээн нуусан ч гэсэн те. Өөрөө гаргаж ирж ярихгүй байгаа болохоос ш дотор нь байж байгаа. Тийм айдсуудыг учруулад идэг байхгүй нөгөө үнд чинь. Тийм нэг муу талтай. Тэгвэл айдсаа цацдаг хүн гэж юу яриад байгаа юм гэхээр жишээлбэл одоо нөгөө нэг ингэдэг штэ улсууд за одоо энэ ерөөсөө улс орон болохоо байла те сүрлээ гэл ингээл те олон нийтийн сүлжээгээр ерөөсөө хүмүүсийг айдсанд автуулдаг штэ. Тийм биз дээ. Одоо баг худлаа хийсэнд 20-30 жилэл тэгэл яриад байдаг хүмүүс байдаг штэ. Зүгээр л айлгаад байдаг те бид нар одоо тэгэл нэрээс тэгчих юм болов уу гэж айж явсан
үед ч зөндөө л байгаа шүү дээ. Тийм биз дээ. Тэгтэл тэгж айлгасны ашиг ерөөсөө алга биш шүү дээ. Тийм биз дээ. Тэгж айлглаа бид нар айлаа гэдэг энэ нийгэм өөрчлөгддөг бол өөрчлөгдөж зөндөө байлаа шүү дээ. Тийм биз дээ. Тийм. Тэхийн оронд яах вэ? Тэр одоо нөгөө нэг болохгүй бүтэхгүй байгаа юмнуудыг яаж өөрчлөх үү гэдэг дээр л гаргалгаагаа гаргаж ярих нь зүг байгаа байхгүй юу тий. Тэгэхээр өөрийнхөө дотор маш их айдас нуусан хүн бол өөрөө өөртөө зовлон удаж байна л гэсэн үг. Тийм ээ. Тэгээ өөрийнхөө бүх айдсыг тавиа явуулсан хүн бол яах вэ? Ямар ч байсан нэг юмнаас айгаад авахгүй чөлөөтэй, өөртөө итгэлтэй. Чөлөөтэй итгэлтэй. Тэгээ ямарваа нэг юм хийх тийм ээ зориг зүрхтэй тийм л болно гэсэн үг шүү дээ. Бас өөртөө итгэж эхэлнэ гэсэн үг байхгүй юу? Тийм ээ. Яа, олонний өмнө ярихаас айдаг гэдэг чинь бас нэг айдас шүү дээ, тий. Тий, одоо жишээлбэл юу яадаг шүү дээ хүмүүс чинь. Би одоо зарим хүмүүсийг тэгдэг байхгүй. За хоёулаа нэг энэ сэдвээр яриатай гэл тэгэхээр ерөөсөө бүр амар айгаал тий. За ёстой үгүй гэл ингээл хоош суучдаг байхгүй. Тэр чинь ямар нэг айдас байна гэсэн үг тий. Жишээлбэл ямар айдас уулзалтан дээрээ ч гэсэн ярихгүй. Тий одоо зарим хүмүүс янз бүрийн уулзалт болохоор нөгөө нүрээ гаргадаггүй тий. Нүрээ гаргахгүй байж байгаа зүүн юмны ард харанхууд яриад байдаг. Тийм хүмүүс байдаг шүү. Тэр чинь ямар нэг айдастай байна шүү дээ тий. Тий. Тэр айдсыг л одоо юу яах хэрэгтэй байхгүй юу? Учрыг нь олох хэрэгтэй байхгүй юу? За тэгэхээр одоо ингээд бид хоёр айдсын тухай ярьлаа. Та бүхэнд айдсаа задлаад, айдстайгаа нүүр тулаад тийм ээ. Тэрийгэ өөрчлөөд өөртөө итгэлтэй болоосаа гэдэг үүднээс би тэр энэ яриаг хийлээ. Тэгээ дараагийн подкастаар өөр сэдвүүдээр ярих болно. Та нар бас сонирхож байгаа сэдвүүтэй далд ухамсар, сүнсний сэрэлт гэдэг сэдвээр сонирхож байгаа сэдв байвал манай видеоны доор комент үлдээж болно шүү. Эсвэл хувийн зурвас явуулаарай. Манай хуудас руу явуулж болно. За та бүхэндээ бит хоёрын яриг энэ хүртэл сонссонд баярлалаа. Тэгээд шинэ оноо сайхан өндөр амжилтаар ухтаарай гэж өрөөе. Та бүхний амьдралаас жаргал хүсье. За баярлалаа. За их баярлалаа. Сонссонд талархлаа. Тэгээд та нарт манай подкаст таалагдсан бол бусадтай шеэр хийгээрэй, түгээгээрэй. За их баярлалаа. Лайк зүрх дараарай. Та нарын лайкууд ирдэг бид хоёр харж байгаа. Та нарт их талархлаа. За баяр та. Дараагийн подкаст хүртэл баяртай. За баяртай.